Хичээлээ дараад гэртээ харахаар метрогоо хүлээгээд зогсож байсан чинь метроны замлуу нэг согтуу хүн санамсаргүй бүдрээд унчваа. Яг энэхүү мөчөд та нар ямар арга хэмжээ авах вэ? Та нарыг сонголтоо хийхсээрээ л багийн чинь найз Като буужчоо туслахыг оролдоно. Дааш Като ганцаараа бөбөөжин өргөж дийлэхгүй болохоор чамайг туслаач гэж гуйдаг. Харин чи бодлоо гаргахын завдалгүй банцандаа очиж туслаад хоёр арай гэж согтуу бөбөөжин замнаас өргөд гаргана. Харамсалтай нь метро нь маш хурдтайгаар та хоёр руу зүглэн ирснээр та хоёрыг мөрөгчнө. Та хоёрын толгой хоёр тишээ задраад л үхлээ гэж бодтол үхсэнгүй. Харин нэг учир битүүлэг өрөөнд хамтдаа шилжин хүрээд ирнэ. Энэхүү сонио өрөөнд нэгэн учир битүүлэг хар бөмбөлөг тэгээд бас юу болоод байгаа гайхсан хүмүүс цугласан байна. За юу эцэн үзэгчтэй миний би Зинон бүхэл бүтэн 2 сар бичлэг хийгээгүй байж байгаад өнөөдөр бичлэг хийхээр шийдлээ. За 2 сарын турш алга болохдоо би Ганц хэмээх 2004 оны анимыг үзсэн. Тэгээд энэ аним надад тодорхой хэмжээнд бас таалагдсан, тодорхой хэмжээнд үнэхээр галзуу санагдсан болохоор би энүүгээрээ бичлэг хийхээр шийдсэн юм аа. За тэгээд лайк сабадаараа бичлэгэндээ бас 18-аас дээш насныхан зориулсан аним болохоор хүүхдүүд бити үзээрэй. Баярлалаа. Гол дүрийн залууг маань Кей гэдэг бол энэ өндөр сайхан залууг Като гэдэг. Манай хоёр багадаа найзууд байсан бөгөөд Кей багасаа маш эр зөрөгтэй, кул хүүхдтэйсэн. Тэрэнд нь Като үнэхээр дуртай байдаг гэсэн. Дааж одоо нэг жоохон байр нь солигдсон гэх юм уу та. Энэ жижигхэн өрөөнд болохоор өгцөн хүмүүс өөрөөр хэлбэл яг амиа алдах агшинтай очсон хүмүүс цугласан байдаг. Жишээлбэл авто замын услаар амиа алдсан багш, амиа орсон 8 дугаар ангийн сурагч, хорт авдараар өгсөн улс төрийн гишүүн, учир битүүлгээр өгсөн якуза нар гэх мэтчлэн ерөнхийдөө өгцөн хүмүүс. Тэгэд энэхүү том хар бөмбөгийг болохоор Ганц гэдэг Ганц өрөөнд цугулсан хүмүүс дахин амьдрах боломжийг олгосон. Яагаад вэ гэдэг шалтгаан нь бол одоохондоо тодорхойгүй. За манай хоорондоо бужигнаад л энэ өрөөнөөс гарах гэж бүх аргаар оролддог боловч хаалга цонх нь яагаад ч юм ажилдаггүй. Яг яах ёстой болоо гэж байжсэн Кейн урд нэг нүцгэн охин шилжээд хүрээд ирдэг. Аним дээр бол мөөм зүмэн унтцсан бүр нүцгэн охин гараад ирдэг. Тэгээд манган дээр ч гэсэн тэгж гарч ирдэг. Гэхдээ би YouTube дээр бичлэг болгож болохгүй. Тийм болохоор та нар төсөөллөөр бодчих. Кейн урд нэг нүцгэн охин гараад ирсэн. За Кей болохоор бүр амар донтой өсвөр насны банд. Тэгээд тэрнээсээ болоод ч юм уу бөөмэд нүцгэн охин харсан биш шууд уруулан дээр нь үнснэ. Жинхэнэ эгүүгаар. Дараагаар нөрөөнд хамт байсан залуусны дундх якуза бие барьж дийлэхгүй шууд лохин руу дайрна. Энэ бозор үйл явдлыг нь Като зүгээр хараад өнгөрч чаддгүй болохоор якуза дээр очиод хүзүүг нь багалзуурдаж болгоёг шаардсанаар нүцгэн охин авардаг. Өндөр урт төстэй сайхан залуу өөрийг нь аварсан биш шууд анхны харцаар дурлцлгүй яхав дээ. Нүцгэн охины хувьд бол гол дүрийн маань залуутай адилхан Кей гэдэг нэртэй хэдүүлээ илүү дутуу эргэлзээ гаргахгүй тулд Жэнигээ дуудчихөө яршиг. Жэни болохоор байнтаа усанд орж явахдаа амиа орлон энд ирсэн байна. За ингээд өрөөнд хүмүүс дүүрснээр хар бөмбөг нээгдэж хамгаалтын овц болон 9 шидийн буун зэвсэг тараадаг. Тэдний дундаас 8 дугаар ангийн амиа орсон нийши хүү шууд л бөмбөгний өгсөн хувцас буун зэвсгийг аваад тулаанд бэлдээд идэг. Нөгөөдөл нь бүр гайхаад яах ёстойгоо ойлгохгүй мангартаж зогсоход нь Кей бол өөртөө нэг хамгаалтын овцас аваад амжчихна. Үүний дараа тэдэнд нэг харийнхны зураг мэдээллийг өгөөд түүнийг нь устгах даалгавар өгснөөр хот руу явуулдаг. Үхэл амьдралын зааган дээр байгаагаа манайхаа ойлгохгүй нэг л маанагтаад за өрөөнөөс гарчлаа. Гэртээ буцаад харидөө гэлцгээхэд нийши болохоор эйлин буюу харийн биетийг Ганц гих гар бөмбөгний өгсөн нэг цагийн дотор устгах даалгаврыг биелүүлэхгүй бол та нар бүгдээрээ үхнэ. Харин биелүүлжүүл 10 сая төгрөг авч магадгүй шүү. Тийм болохоор үзүүлсэн харийн биетийг олж аваад алсан дээрээ гэж хэлнэ. За нэг ёсондоо Ганц гээд тэрхүү өрөөндөөс хар бөмбөг энэ үхсэн хүмүүсийг дахин амьдруулад дэлхий дээр нууцаар оршиж байгаа харийн биетнүүдийг алуулах даалгавар өгсөн гэж ойлгож байна. 90% нь итгэсэн ч хорт авдараар өгсөн хөвшөө өвгөнгөө итгэлгүй тоглоомын бүснээс гарч явснаар шууд толгойн дэлбэрээд өгчин. За нөгөөдөл чинь харийн амтныг хайж болоод алах гэсэн чинь Катогоо бүр арай л дэндүү сайхан сэтгэлтэй залуу бололтой. Нөгөө харийн биетнийг нь бити алаа. Наа чин ч гэсэн амьдралтай гээд балаарж өгөн. Даанч якуза нар энийг алчвал 10 сая явна гэдэгтээ бүр төсөөрцөн болохоор буудаад хөнөөн. Хөөрхий жижигхэн харийн биетийг алаад одоо яах юм бол гэд бүгдээрээ байж исэн чинь аав нь юм уу хамгаалагч нь юм уу бүүмэд нэг ногоон аврах биетэн гарч ирснэ. Үгсэн биеийг нь хараад уйлаад уурлаад манайхныг нэгээр нь алж гарна. Нэг базаад л нэг жимхээд Кей, Като, Жэни гурав л үлдсэн байла. Аврах биетэн манай гурлаад өгөж очиод Катодоо нүүр тулаад маш их хувигаа шүү гуниглалтаа харуулна. Като түүний толгой руу буу тулгаад буудаж юу гэж хэлчихэд барыг буудахгүй 5 минут зогсдог байхаа. Энэ үйл явцыг нь хараа зогсож байгаа Кей, Жэни хоёр ч гэсэн давхар хамгаалах бүрэн боломжтой бууга өргөчөөд бас яагаад ч юм буудахгүй. Зүгээр л буудаад унаачих юм дээр аль нь буудахгүй зогсож байгаад Като аврах биетэнд нэг нэслуулаад байхгүй. Харин Кей, Жэни хоёр авар мангасаас айгаад цаашаа зүхтана. Зүгээр л бууга аваад буудчаажээ. За ямар тааж гүүж явж байгаад нэг сонин мухарт манай хоёроо за ингээд чадардын байжээ гэтэл Кей, Жэнийг цаана нь үлдээснэ. Баг байхдаа танхаа хөлтөөдөөс зугтдаг байсан болохоор мангасыг бол тэр хүндээ дөнгөөд мултрана. Дээрээс нь энэхүү өмсөн байгаа овц нь хүч чадал өгдөг болж тараад Кей бүр 3 давхар шатыг ядах юмгүй даваад өсрөн. За ингээд мангасаас зугтаад өнгөчлөө гэж бодтол үгүй дээ үгүй. Нөгөө балан юм чинь ямар ч асуудалгүй шатаар өнгөрөөл буугаад ирнэ. Одоо жинхэнэ жижиг боллоо доо гэтэл Като өхөөгүй байна.
Хойноос нь шууд гарч ирээд мангасыг боож аваад "Кэй, цогтойроо андаа" гин. Мангасын бүр уур нүрээд урт хумсараа Като кирчиж аяа тэрүүгээр нэг цус. Цус нүж болсон Като андыгаа Кэй хараад уур нүрдэм байгаас тээ. Уур нүрсэн хүн бүр их хүч чадлыг өмсгөлөөсөө олж авна. Ингээд хүчтэй болсноор мангасанд Кэй 5 салаа боо өгнө. Като өхлийн ирмэг дээр ирээд мангасыг манартлан Кэй зодоод байж байтал энэ бүх хугацаанд нөгөө 8 дугаар ангийн нийш чинь өмсгөлийнхаа чадвараар үл үзэгдэж болоод бүх зүйлийг ажиглаад үзээд байжсэн байвал яах вэ? Яг үндэ нийшээ энд анх удаага ярьж байгаа биш бүр дээр үхсэн бөгөөд дээрээс биш энэ аимшигтай үйл явдлуудтай нүүр тулаад явж байгаа бол ч таардаг. Дараагаар нь нийшээ мангасыг устгаж явуулснаар Ганцын үхсэн цагаас өмнө амжилттай харийн биетийг алсан учраас бүгдээрээ аюулгүй буцдаг. Гэхдээ дүрмээ дагаагүй тулааны дундуур үхсэн хүмүүс буцаж ирдэггүй. Товчондоо л Ганц үхсэн хүмүүсийг цуглуулаад дахин амьдрах боломжийг олгосон. Тэд 7 хоног бүр хайр гарагийн мангасуудыг алахаар анд явах бөгөөд алсан мангасныхаа тоогоор оноо цуглуулдаг. Цуглуулсан оноо нь 100 хүрэх юм бол дахиж анд явахгүй байж болох ба эгэл жирийн амьдралаа өргөжлүүлэх боломжтой. За Ганц дуудагдсан байхдаа манайхан сүнс шиг биетүүд болсон байсан бол харийн мангасыг устгаснаар буцаад жирийн биендээ орцгоогоод өрөөндөө ирсэн байна. Ганц буюу хар бөмбөг тулаан дууссантай холбогдуулан тоглогчид хэд хэдэн оноо цуглуулсныг харуулдаг. Като тэг оноотой, Кэй тэг оноотой, Жэни тэг оноотой, нийшээ буюу сүулт гарч ирээд мангасыг устгасан залуу нийтдээ 90 оноо цуглуулсан байдаг. Удахгүй 100 оноо түрээд амьдралаа буцааж авах байгаа залуу даанч дотоод хүн үнэхээр эвгүй гар байдаг. Зүгээр анханасаа бүгдэнд нь тайлбарлаж болох юм дээр тайлбарлахгүй зөндөө хүмүүс үхснийхэн дараа гарч ирж мангасыг алсан байгаа байхгүй юу? Ер нь бол жоохон эвгүй бодоод үзвэл. Кэй маань Жэнид жоохон сайн болцсон болохоор жаал ажиглаастай. Даанч Жэни Като найзад нь аль үжээ сэтгэл зүрхээ алдцсан. Ямар ч тааш манай гурав хамтдаа таксидод гэр гэртээ харьцаан ингэснээр бид бүхэн яг хувь хүн талаасаа ямар шоу хүмүүс болохыг нь харах боломжтой болдог. Кэй бол жинхэнэ лузер буюу азгүй амтан. Гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдардаггүй өөрөө багаасаа бие даасан залуу болж таардаг. Тэгээ хажуугаар нь сургуультай танхаачуудад дээрлэхүүлээстэй. Нэг өдөр дентистгээ дээрлэгсэн хүүхдүүдийнхээ шүдийг нь хулгайлдаг эвгүй танхаад яригадаад 10,000 йен маргааш олж ир үгүй бол миний шанааг амсандаа гэхэд нь нэлээд зөрөг гаргаад үгүй би чадахгүй гэж хэлдэг. Үүнийг сонссон танхаа мэдээж уурлаад зодох гэж оролддог. Гэхдээ Кэй маань Ганцаас авсан өмсгөлөө өмссөн байсан болохоор түүнээсээ хүч аваад гарыг нь бяц баазна. Ингээд танхаачуудагаа ялан дийлсэн Кэй чичирж байгаа мөртлөө л өстө кул алхаад цааш яваад өгдөг. Харин нөгөө талд Жэни маань хэдий гэртээ харьсан ч гэсэн гэрт нь аль үжээ өөр нэг жинхэнэ Жэнийг орлоод амьдраад эхэлсэн байдаг. Нэг ёсондоо амин орлоод энэ дэлхийгээс алга болоход нь Ганц өөрийг нь дахин дуурайлгаж бүтээгээд орлон тоглуулагч явуулчихсан гэсэн үг. Жэнигийн ээж охиндоо тийм ч хайртай биш, тийм болохоор охиноо солигдсон гэдгийг ч ойлгодоггүй. Иннээс болоо Жэни орон гэргөө бас өөрийгөө хэн гэдгийг ойлгохоо болно. За тэгээ хамгийн түрүүнд Катогоо бодсон ч Катороо биш Кэйн гэрлөө явж очин нэг иймэрхүү балаа юм болдог. Чи нохоо юм муурн дуртай юу? За мэдгүй яах дуртай. Тэгвэл чи муур тижээх шаардлагатай бол тижээх үү? Дуртай яа. Тэгвэл намаа тижээчих. Бүр ийм гаж харилцан яриа үүсгэснээр Жэни Кэйн тонхоор олчдөг. Кэй яагаад Жэнийг юу ч олоогүй юм шиг гэртээ хоноолдог вэ гэвэл мэдээж том хүний бэлгийн ярилцаанд орохыг хүсэж улаарснаар гэртээ энэ охинг байлгахаар шийддэг. Даанч нөгөө охин нь хин гэдээ ойлгохгүйдээ шаналаад уйлаад идэг болохоор илүү дутуу зүйл олгүй унтцгаана. За. Кэй Жэни хоёр нэг иймэрхүү амьдралыг туулж байгаа юм байна. Харин Катогийн хувьд бол аав ээж нь нас барсан бөгөөд ганц төрсөн дүдэг үйлснээр хүчрхийлэгч хамаатны эгчтэйгээ амьдарч байгаа. Като мөн шүн хар дараад аимшигтэй тулааны талбар руу яасан ч буцаж явахыг хүсэхгүй байгаа. Хэрвээ тэр мангасын гарт өвчгсөн бол энэ хөөрхий дүүг нь хэн харж үлдэх юм бэ? Като өөрийн гэсэн зоригтой амьдралаас алдах зүйлтэй нэгэн болохоор бусдын болон өөрийн амьдралаа юунаас ч илүү хайрладаг нэгэн. Яг тухайн анийн болон манга дээр дүүгийн хамаатны эгч нь хүчирхийлж байгаа гэх мэтчлэн зүйлсийг харахаар үнэхээр өрөвдөлтөй санагдд юм байна лээ. Тэгээ энэ үйл явдал back story-г нь хараад би Катод нэлээд дуртай болсон. Гол дүрийн 3 харсны дараа бид нар шинэ дүрүүдтэй танилцсан. Байгунда гангийнхан бас тэдний улаан үстэй ахлагч, бас нэг эмээ болон ачхуу хоёрыг харна. Тэгээд гомо модель байдаг. Энэ 3 дүрүүд маань бүгдээрээ осол болон өөр шалтгаанаар ямаа алдснаар бид бүхэн дахин нөгөө өрөөндөө цуглаж мангасны тулаандаа гарахаар болно. Тулаандаа гарахыг нийши бүр дисэн ядан хүлээдэг. Яагаад гэвэл 90 оноо хүрсэн одоо нэг 10 оноо цуглуулжул жирийн амьдралдаа буцаад очих болохоор. Харин бусдууд нь үхэхээс айгаад нэлээд сандралтай байна. Бүгд цугласны дараа Като шинээр ирсэн хүмүүстэй зэвсэг аваад хувцаа сайн өмсөөрэй. Одоо ёстой аюултай шүү гэж анхааруулад хот руу явж хахад анхааралгүй хайнга зантай хэд хэдэн хүмүүс тэр дороо өхнө.
Кэй өмсгөлөө жинхэнэ амьдрал дээр ашиглаад гэртээ мартсан болохоор хувцсгүй тулаанд гарцсан бүр шээс алдаад яана би одоо үхчлээ хэмээн сандрастай. Ганц энэ удаа манайханд мөөгөн үстэй робот залууг устгах даалгавар өгсөн. Гайвалж хамгийн түрүүнд энэ роботтой нь Кэйд харчлахгүй яах вэ? Роботоосоо үхтлээ хайгаад зүхтэж яваад нөгөөдөлтөг азар таардаг. Энэ мөчөд 90 оноо цуглуулсан байгаа ниши гарч ирээр роботтой үхэл амьдралаа шийдвэрлэх тулааныг өрнүүлнэ. Бусдууд маань нишид бүр туслахгүй хараал зогсоод байна өө. Манайхаа надад туслаач. Эцэст нь Като зориглоод нишид очиж туслах гэсэн боловч дэндүү өрөөцнөөс олж ниши үхнэ. Роботыг буулгаж авахаар Като хамаг хүчээрээ биеийг нь бяцалж тэвэртэл робот хувцсан дотор яг үүндээ амар заваа шувуу байдаг. Тэрхүү шувууг нь Кэй буудаж устгаад "Йоо за ашгүй дээ, хэдүүлээ чадлаа. Одоо ялчсан юм чи өөрөө рүүгээ буцнаа" гэж хүлээтэл цаана нь бүр робот шувууны айрам холхилтон явна. Энэ мэдээллийг хувцастай хамт өгсөн таблетнаас хардаг. За тэгвэл хамтдаа хүчээ нэгтээд роботнуудыг нэг нэгээр нь барьж аваад буулгахад болох юм байна. Гэтэл нөгөө танхаа бүлгийн гар нь бүр үхлийн ирмэгдээ байгаагаа ойлгоод айцсан болохоро би буудан шүү. Яг одоо хаанагааг нь олоод устгаадах гээд Кэй рүү буудуулан хэлснийг нь хийхийг шаардна. Дарамтлж авч явж байгаа таблетын заасан байшин руу Кэйийг оруулчихна. Ингээд байшин дотор Кэй ороход нөгөө эвгүй роботууд бөөнбөнөөрөө байхын хажуугаар хамаг бүдүүн дарга булчилдаг шувуу байна. Юм л болвол айж сандардаг Кэй маань эцэст нь "За бойлол би та нараас одоо айх юм аа. Би юу н та нараас айх ёстой юм уу" гэд бүгдэнтэй нь үзэлцгээр шийднэ. Кэй маань эцэст нь хин гэдгийг ухаарж уйлж маялхаа болсноор магаснуудыг ялж манай үлцээд өрөөрөө буцна. Ингээд саяны тулааны оноо зарлагдаж Като 5 оноо, Жени 10 оноо, шинээр оржсэн Гомо залуу 10 оноо, Кэй 38 оноо цуглуулсан байна. Бүх зүйл дуусаж манай хэд буцаад айж амьдралтаа буцснаар Ганц анимын 1-р бүлэг инхүү дуусна. Гэхдээ дараа 7 хоног тэд буцаад тулаандаа явахыг мэдэж байгаа эцтэй. Ганц аним нь хүн үхэлтэй нүүр тулсан үедээ хэн болж хувирдаг вэ? Амьдралын жинхэнэ үнц нь юу вэ гэдэг асуултад хар бодиттой байдлаар хариу хайдаг бүтээл юм а. Үүнийг бүтээсэн зохиогч нь Хироё Оку гэдэг хүн байгаа. Хироё Оку бол бүр үнэхээр өөрмөц зохиолч юм байлээ. Өөр бүтээлүүдийг дурдах юм бол Инуяшки гэдэг аним байгаа. Энэ Инуяшки аним дээр би бас бичлэг хийсэн. Тэрийг үзэх үсвэл энэ шүү. За өнөөдрийн бичлэгээр хамт исэн бүх хүмүүст маш их баярлалаа. Лайк болон subscribe дараад дараагийн бичлэгээр уулзтал түр баяртай.